болж байна. Энэ асуудлыг маш олон удаа ярьж исэн, хэлж исэн. За тэгээд хэцүү нөхцөл байдал үүсгэнэ гэд ярьж исэн боловч бид бүхэн шатандаа улсын хурлч тэр, засгийн газар дээрч тэр, ард иргэч тэр улс төрчсөөр байгаад яг өнөөдрийн ийм байдалд хүрч байгаа маа. Бид нар газрын тос боловсруулах үйлдвэр дээр одоо хичнээн их шүүмжилж, хичнээн их ажлыг шийдэж өгөхгүй гацааж, тийм ээ. Тэр одоо нэмэлт санхүүжилт энэ төр дээр яаж улс төржиж ялаа. Тэрнийхээ горыг бид нар амсаа явж байна. Өнөөдөр бид нар энэ яг энэ салбар дээр арга ядсан арга буюу одоо онцгой албан татварыг тэгэлж нэг үнийг баг зэрэг бууруулах асуудал ярьж байна. Энийг бид нар углуургаар нь улс төрчихгүй шийдчих маш их боломж алдсан. Одоо тэрийгэ бид хүн бас ойлгох ёстой. Тэгээд онц чухал ялангуяа энэ эрчим хүч, хүнс хоолтой холбоотой асуудлууд дээр бол баг улс төржиж байгаа бас баг улс төржмөр байгаамаа гэдгийг бас хэлмээр байна. Би бас хэлээд байгаа энэ хоёр улсын засгийн газар хоорондын хилцээрийг оруулж ирж яхад юу гэж хэлээ. Энэ хоёр хилцээр цуг шүү, ингээд ийм учир жанцантай гэд яриад ахаар за бараг л одоо Чингис хаан олон улсын нисэх улсын буудлыг өгөх гэж байна, яах гэж байна лээ. Энд бидний дунд яг тэрийг яриад суужсан хүмүүс сууж байгаа өдөөсараад. Тэгэхээр энэ интерес болоод бид нар одоо нефт импортлж байгаа Оросын улбаны улсынхаа эсрэгч яг Оросын улбаны улсынхандаа үзүүлэх цаасгүй сууж байгаа шүү дээ. Тэгэл төрийн гурван өндөрлөгөө гуйлганд явуулаад, салбарын сайдуудаа гуйлганд явуулаад ингээд явдаг ийм асуудал үүсэж байгаа маа. Одоо тэгээд нөгөө тэр цагаас хойш жил гаруй өнгөрчөөд байгаа. Одоо дөнгөж хоёр дахь хилцээрийн асуудал байнгын оргоор ороо явж байгаа. Бид нар удаан байна. Тэгэхээр энэ дээр бид хүн энэ асуудлаа иймэрхүү чиглэлийн ялангуяа энэ эрчим хүч шатхуунтай холбоотой асуудлаа улс төрчмөөргүй байна гэдгийг дахиж хэлье. За одоо ингээд дагаад яах вэ? Өнөөдөр Зүү аймагт за одоо нэг 670 км-ийн цаана байгаа Доронтод 1 литр дизель түлш жижиглэнгийн үн 3800 төгрөг болсон байна. Одоо дахиад нэмэгдэнэ. За одоо тэндээс зөөх нөгөө ноос ноолуур хаврын махны үн дагаад нэмэгдээл ороод ирнэ. Бүх юмны үн нэмэгдэнэ. За тэгээд яг одоо бидний одоо хамар дор тулж ирчээд байгаа асуудлын хаврын тариалт. Энэ үед түлш маш их хэрэг болдог. Бүр зээлээр 50% нөгөөд явдаг байсан. За харин энэ дээр нэг ажил дээрч соёлгийн яам, хүнсүдэ аж ахуйн яам энэ төр ярилцаад 3400-аар нэг юм одоо юу хийж явах шиг байна. Барьер тавиад 100% төлүүлээд хийнэ гэж явах шиг байна. Энэ бас л нөгөө нэргсэн хонь ашиглаж байгаа л асуудал ер нь бол. Тэгэхээр иймэрхүү зүйлүүд байна. Тэгэхээр одоо өнөөдрийн энэ асуудлыг хэдүүлээ одоо бас баг улс төржөөд одоо дэмжиж гялс гаргаад бас нэг литр тутамд энэ одоо хэдэн төгрөгөөр буурах юм. Энэ 200 орчим төгрөгөөр одоо барих, өсөлтийг нь барих юм боломж бүрдэх юм шиг байна. Тэгэхээр энийг дагаад улсын төсөвт орж ирэх татвар хураамжны мөнгө багаснаа л гэсэн үг. Дахиад нөгөө юугаа бүсээ чангалахад асуудал яригдана. Тэгэхээр бол ийм саналтай байна. За дээрэс нь бид нар бас тэр хоёр улсын засгийн газар хоорондын юм дээр энэ газрын төсний салбар дээр хараа 2012-3 оны үед 1.1 сая тонныг бид нар олборлоод экспортод гаргаж ирсэн энэ газрын тос чи өнөөдөр өнгөрсөн 25 онд 460 мянган тонн, энэ жилд 360 мянган тонн болоод бүр 3 дахин буурах гэж байна. Энэ дээр дандаа л эсрэг юм ярьсаар байгаа л ийм болгож байгаа. Тэгэхээр энэ асуудлууд дээр баг улс төржмөр байна. Хэдэн төгрөгөөр буурах. За санал хэллээ. Хариулт за ажлын хэсэг 4 номер. За галийн албан татварыг автоэнзин уучлаарай. Аж үйлдвэр эрс барилгын яам газрын төсний бодлогын газрын дарга ашигтлаа. Галийн албан татварыг 5%-ийг тохируулах эрхийг засгийн газарт олгосноор автоэнзин дээр литр тутам 150-аас 230 төгрөг, дизель түлшин дээр 250 орчим төгрөгөөр одоо буулгаж үнийг бас жижиглэн худалдаан дээр хямдруулах боломж үүснэ. За Хинчин Бэмбэн сэдвэр